За макро эдийн засгийн байдал бол бас хүндэрч болцсохгүй байгаа талаар бол нэлээд ярьж байгаа. Төсвийн орлого таслалцсан, нүүрсний үн унсан. За Монгол банкнд хамааралтай хоёр зүйл байгаа: валютын анш, инфляц. За доллар бол 3600 авцсан байж гэн. За сүүлийн үед бол юаний ханш бол 500 гараа явчлаа шүү дээ. Тэгээд энэ бол маш их бас болгоомжлолт төрүүлж байна. Яг тэгэхээр худалдааны салбарынханд бол бас хүн цохилт болж байна. Ялангуяа одоо импортлагчид нарт гэдэг юм уу. За инфляц бол одоо хоёр оронтой тоолоо орж болцсохгүй болоод явчлаа. Тэр яг энэ цаг мөчүүдийн эдийн засгийн байнгын орооны гишүүд та бүхнээс Монгол банкны ерөнхийлөгчөөс бодлогын манлайлал хүсэж байгаа маа. Тэгээд макро эдийн засгийн асуудал дээр нэг юм бодлогын манлайлалтай ажиллаад өгөөч ээ. Яг энэ төрлийн зүйл яриач ээ гэдгийг одоо гишүүд маань бол удаа дараалан асуулаа гэж харж байна. За тэгсэн чинь Монгол банкны тайлан яаж орж ирж ийн вэ гэхлээр жоохон чимэг очихдгүй. Тэгсэн чинь Монгол банкны тайлан яаж орж ийн вэ гэсэн чинь Apple Pay нэвтрүүллээ, онцлог үйл явдал. Ерөнхийдөө тийм хуралд хамрагдлаа. Тэгээ энэ бол одоо бас юм бодлогын манлайлал юусоо огтхонч биш байна. Тэгэхээр та бүхэн маань бол одоо энэ нөгөө хүмүүсийн яриад байгаа шүүмжлэлийг бас хүлээж аваад тэгээд одоо зүгээр нэг юм засгийн газрын одоо нэг юм тохиураар биш, үнэхээр яг юм одоо мөнгөний бодлогын хараат бус байдлыг хадгалаад тэгээд энэ макро эдийн засгийн бодлого дээр бас нэг юм дөрвтойхон шиг санал уралдуулад хуралтайгаа бас яг хамтарч ажиллаад тэгж ажиллаач гэж хүсэж байна. Тэгээд тэрийг бас нэг жоохон ойлгосоо гэж удаад энэ тэгэхгүй ингээд нэг хэдэн асуултанд ингээ хариулцдгийг. Тэгээд ар дээр нь одоо нэг тайлангаа батлуулаад яваад өгнө гэсэн тийм бодолтой бол баймааргүй байна. Тэгээ өнгөрсөн одоо ер нь лавсурын ерөнхийлөгчийг томилогдсноос хойш хугацаанд бол Монгол банкны бол энэ бодлогын манлайлал бол огт харагдсангүй. Дандаа л юм нэг засгийн газрын кармаа шиг л ингэж явж ирлээ. Тэгээ сая инх төвшин гишүүний асуултанд та бас хариулахтаа хэллээ. Хөтөлбөрийн зээлүүд дээр Монгол банкны балансан дээр 3.6 их 80 төгрөгийн дүн байгаа гэж хэлж байна. За энэ дүнг одоо бүр задаргаатай одоо хэлмээр байна. Тэгээд дараа нь бичгээр бас ирүүлмээр байна. Яг ямар төсөл хөтөлбөрүүд яваад байгаа. За тэр Эрдэнэс Монгол дээр байгаа зээл байгаа юм байна. За бусад одоо энэ нөгөө хүнсний хувьсгал гэх мэт одоо хөнгөлтэй зээлийн хөтөлбөрүүд байгаа юм. За тэрийг бүр ингээд нэг бүрчлэн дуртахыг хүсэж байна. За сая төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан. За тэгээд алдагдaltaгүй төсөв гэсэн концепт чинь бол явж байна. Гэхдээ энэ одоо бас хэр зөв юм буруу юм гэдгийг бас одоо гişүүд бас яриад байгаа. За валютын ор хурсгал дээр ер нь бид нар юу бодох юм бэ? За энэ юуны нүүрсний одоо уул уурхайн түүхийн эдийн үн буурч байгаа энэ цаг мөчид энэ валютын ор хурсгал дээр бас ямар бодлогод барьж байна. Сая жишээлбэл хөгжлийн банк нэг 500 сая $5 бонд гаргамаар байна гэсэн зүйлийг арга хэмжээнд дээр бас яриа явж исэн. За энэ төрөмжт компаниуд дээр бас янз бүрийн ямар боломжууд байгаа юм ч гэх юм. Энэ талаар та нарын бас судалж байгаа зүйлүүд байна уу? За хяналтын зөвлөлийн гишүүд танд хэлмээр байна. За та бүхний одоо ирүүлсэн дүгнэлт хангалтгүй байна. Тэгээ бүх гишүүд нас орж ирээгүй. Зөвхөн Ууганбаатар даргал ирсэн байна. Тэгээд бид нар энэ нөгөө нэг аудитын тайлан интерес уншчих зүйлээ бол бас та бүхнээс хүсэхгүй байгаа даа шүү дээ. Одоо та нар маань бол ингээд бүр уус ууртай ажиллаад нэлээд тийм одоо нөгөө дөрвтойхон шиг дүгнэлтүүд өгмөр байна. Тэгээд санхүүгийн тайлан чи одоо 5 жил дараалаад хязгаарлалт дүгнэлттэй гарцсан тий. Тэгээд одоо энэ хяналтын зөвлөл саяхан одоо томилогдоод сонсгол хийгээд гисэн. Тэгээд энэ дүгнэлтүүдээ бас нэг жаахан чамбааруулаад шаардлагатай бол энэ эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэйгээ тусад нь уулзаад өөр хурал зохион байгуулад тэгээд нэг тийм арай өөр түвшинд. Тэгээ инфляц бол одоо хэрэглээний сагсанд байгаа 429 бараа бүтээгдэхүүний одоо тэр хаашаа хөдөлж байгаа хөдөлгөөнийг л илэрхийлж байгаа юм үзүүлэлт байгаа л да. Тэгэхээр инфляц бол өөрөө ерөөхдөө хоёр шалтгаанаар өсөж буурах магадaltaй. Нэг нь бол эрэлтийн шинжтэй, нэг нь нийлүүлэлтийн шинжтэй гэж байгаа. Тэгэхээр эрэлт гэдэг маань өөрөө эдийн засаг идэвхжээд халаад ирэхлээр эдийн засгт байгаа мөнгөний хэмжээ нэмэгдээд ирэхлээр эрэлтийн шинжтэйгээр ингээд инфляц хөрөгддөг байгаа. За нөгөөх нь бол зардлын шинжтэй буюу одоо зардал өсөд ингээд нийлүүлэлтийн шинжтэйгээр үн ингээд хөрөгдөж яваад инфляц өсөх ийм л хоёр зүйл байгаа л да. Тэгэхээр Төв банкны хувьд бол зөвхөн эрэлтэн дээр нь ажилладаг ийм институт. Тэгэхээр эрэлт гэдэг маань өөрөө хит эдийн засаг халсан эдийн засгаас үн хөрөгдөж гэнэ гэдэг дээр нь л одоо арга хэмжээг авч байгаа. Тэгэхээр аль ч улсын төв банк бол яг л энэ бодлогын хүүгээр л ажиллаж байгаа. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бол бас л
бодлогын хүүгээ өндөр түвшинд барьж байгаа нь одоо ирээдүйд бий болж байгаа инфляцийг л өөрчилж одоо багасгах талаас арга хэмжээ авна. Тэрнтэй адилхан өнөөдөр Төв банк бодлогын хүү 12 болгоод тавьж байгаа нь одоо цаашид инфляц нэмэгдэх энэ тодорхой бус байдал байгаа учраас энэ бодлогын хүүг хатуу хэмжээнд барьж л ингэ явж байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн шинжтэй буюу одоо ямар нэг бүтээгдэхүүний зардал, тээврийн зардал, түүх эдийн зардал өсөөд одоо гурилны үн өсөж, гурилын бүтээгдэхүүний үн хөрөгдөх энэ зүйл дээр бол Төв банкнаас бол оролцох ямар ч боломж байхгүй учраас харин эргэлдэж байгаа мөнгөний багасгах маягаар эрэлтийг бууруулахад зоржил энэ бодлогын хүүгэл X гэж багасгаж өнөөдөр ингээ удирдах явж байгаа юм жил байна. За өнгөрсөн онд энэ улсын төсвийг энэ 2025 оны улсын төсвийг батлахад Төв банкны зүгээс бол сангийн яамд бол одоо өөрийн байр суурь буюу одоо албан бичгээ өгж исэн. За ямар ч байсан төсвийг бол алдагдaltaгүй байлгаж өгөөч. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол 2000 ковидын өмнө бол улсын төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүний 27%-аас хэтэрж байгаагүй. За одоо бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 36-35%-тай тэнцэж байгаа учраас энийг одоо буцааж ковидын өмнөх түвшинлүүл хөргүүл эдийн засгийн доктортой байдал, макро эдийн засаг маань доктортой байх юм байна. Инфляц энэ одоо нийлүүлэлтийн шинжтэйгээр хөөрөгдөхгүй байх боломжтой байна л гэдгээр одоо бодлогын одоо хэлэлцүүлгээл тэгж л хамт хийсэн л дээ. Ерөнхийдөө Монгол банкны мөнгөний бодлогоор бол бид инфляцийг л докторжуулах л энэ зорилтыг л зорио явж байгаа. Тэгээд бодлогын хүү өнөөдөр 12% байна. 12% бол одоо нэлээд хатуу өндөр хүү гэж болно. 4 сарын эцсийн байдлаар инфляц 8.6 буюу манай зорилттой түвшний одоо 8% ер нь нэлээд ойролцоо ингээ гарч ирсэн байна. Тэгэхээр биднээс зорилттой түвшин буюу 8-аас дотгошоо оруулалтлаа бол мөнгөний хатуу бодлого ингээд баримтлаад л явна гэж харж байгаа. Тэгэхээр одоо ингээд 6 сард манай мөнгөний бодлого хуралдана. За ерөнхийдөө мөнгөний бодлогын хүүг нааш хөдлөхгүй гэдгээр ингээ энэ дээр хилцээд явнаа. За ханш бол оны эхнээс 4.7% суларчаад байгаа. За ерөнхийдөө энэ ханшны сулрал бол өөрөө таны дурдж байгаа ялангуяа тэр гадаад худалдаан дээр нүүрсний экспортон дээр орлого тасалж байгаадаа шууд холбоотой гэж харж байгаа. За тэр утгаараа ч гэсэн оны эхэнд төлбөрийн тэнцлийн алдагдал бараг 900 сая доллартай тэнцэжсэн бол одоо ингээ буугаад явж гин 4 сарын эцсийн байдлаар 480 сая болж доошо буурж байгаа. Хэрвээ нүүрсний экспорт хэвийн хэмжээнд очих юм бол төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл эргээд хэвийн байдалтай орно. Валютын нөөц нэмэгдэнэ. Ханш бол илүү доктортой байна л гэж харж байгаа. За ер нь бол яг бодлогын манлайлалын хувьд бол яг одоо сая 24 оноос эхлээд Монгол улсын эдийн засаг нөгөө ковид болон геополитикийн хүнд нөхцөлтэй байдлынхаа араас л гарч ирж байгаа юм л да. Тэгээ 2020-оос 2022 оны хувьд бол Монгол банк яалтж явахгүй засгийн газартай ковидын бодлого дээр энэ нэгдсэн бодлого ингээд ажилласан. Дараа нь 2022 оны 2 сараас эхлээд Орос Украины дайнтай холбоотойгоор хүндрэл үүссэн учраас энэ дээрээ бас бодлогын уялдаагаа нэлээд ойролцоо ажиллаж эхэлсэн байгаа. За одоо энэ оноос эхлээд Төв банкны хувьд бол илүү бие даасан бодлого баримтлах боломж нь одоо гарч ирж байна л гэж харж байгаа. 3.6 тэр андуурсан тоо тэр нөгөө хөтөлбөрийн зээлийн дүнг хэлэхдээ тэр нөгөө Монгол банкныхаа саяны юутай хамт авлага гэдэг андуураад хэлсэн нь буруу ойлголт яасан юм. Тэгэхээр Монгол банкн дээр ийм өөр авлага бол байхгүй. Зөвхөн саяны инх төвшин гишүүний асуусан тэр 2 том л авлага л байна. За хяналтын зөвлөлийн дарга Уганбаатар жаргалан гишүүний шүүмжийг хүлээж авлаа. Тэгээд дараагийн удаа илүү өөрийн хэлснээр чамбайд өгнөлт оруулж ирэхээр онцгой ажиллая. Ер нь бол ярилцах асуудал нэлээд байгаа гэж бол дотроо бодож байна. Тэн дээр бас санаачлаг гаргаад ярилцах зөв болов уу гэж бодож байна. Тэр юуг бас саналыг бас хүлээж авч байна. За өнгөрсөн онд зодтой холбоотойгоор малчтын зээлийн эргэн төлөлтийг бас хойшлуулсан байж байгаа. За тэр эргэн төлөлт одоо бол ингээд хэвийн төлөвлөлтөд эхэлсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээ сая энэ хавар болохоор бас нөгөө ноолуурын асуудлууд бас гарсан. Тэгээ ер нь энэ малчтын зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ? Ер нь одоо энэ хөдөө аж ахуйн салбар маань бас яг сэргэх ямар боломж болцоонууд харагдаж байна вэ гэдэгтэр бас нэг тайлбар авъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Нийт одоо энэ 4 сарын эцсийн байдлаар нийт малчны зээлийн үлдэгдэл 1.3 их найд, нэг их найд 287
сая байна. Нийт зээлдэгч нь бол 138 мянган малчин байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө одоо өнгөрсөн онтой харьцуулах юм бол буураад явж байгаа.